За би асуулт үгүй цуг хэлчихье. За нэгт одоо төрийн хар хүн ёс зүйтэй байх сандал ширээ төлөө биш. Улс их орон тулгамж байгаа асуудлыг сорилтуудыг харж чадаж байгаа. Бусдаа бас үлгэр жишээ болж чадж байгаа. Танаар бас бахархаж байна. Бас эрүүл мэндийн салбарт ерөнхий сайдаар томилогдонгуудаа ханцуу шамлан улаан бурхны нөхцөл байдалтай очиж танилцаж гимзэмгүй олон жаахан хүүхдүүд амьсгалын аппаратаа ухаангүй тэр хүнд нөхцөлд 7 хонолгүй цуг очиж байсан. Сар бүр эрүүл мэндийн салбарын тулгамж байгаа асуудлыг газар дээр нь очиж үзэж ажиллаж тэр байтугай одоо засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 2 удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байсан бол одоо тантай нэг кабинетд ажиллаж байсан эрүүл мэндийн сайд хүний хувьд бол одоо маш их дэмжлэгтэй ийм зүйл байсан. Түүнээс гадна одоо бид 2 удаа төсөв баталсан. За ялангуяа одоо 26 оны төсөв батлагтай холбогдуулан бид бас одоо нээлттэй олон нийтийн саналыг авч тэр дотроо төсвийн урсгал зардалд одоо ямар нэгэн ачаа бололгүйгээр бид хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмсэн. Энд бид одоо гадаадын донор орнууд нэн хөнгөлтэй зээл, боцолтгүй тусламж гээд нийтдээ 1.3 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлж олон чухал төслүүдийг гараанаас нь хөдөлгөлөө. Тухайлх юм бол одоо сэргийлжүүлэх нас баралтыг ярмаар байна. Жилдээ бид 18,000 иргэдэд алдаг бол 2028 онд 16,000 болохоор том амбицтай зорилго агуулan энэ төслөө төсөл биш одоо гараанаас нь гарсан ажил болоод явж байгаа. Бас одоо ажиллаж байгаад их талархаж байна. Эрүүл мэндийн салбарын ажилтны цалин 75% нэмэгдлээ. Бид ердөө төсөв дээр нэмэлт одоо урсгал зардлаас 190 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан ч гэсэн эрүүл мэндийн салбарын ажилчдын 35-6 мянган ажилчдын цалинг 75% нэмэгдүүлж жирийн залуухан эмч ТЭВ 4-р одоо ангилд байгаа сая 400 мянган төгрөгийн цалин авж байгаа залуу эмч сувилагч өнөөдөр оны эцэст 2 сая 440 мянган төгрөг авахар боллоо. Энэ бол том дэвшил гэж харж байна. Таны зэгцрэх хөдөлгөөн энэ хөдөлгөөн дотор бид бас одоо эрүүл мэндийн даатгалын санхүүгийн сахилга баттай болгож онгорхоо уутуудын урагдлыг одоо ойд засаж 520 тэрбум төгрөгийн одоо үр ширтээ гаргахаас бид бас хамгаалж сэргийлж чадлаа. Эрүүл мэндийн даатгалын сангаарт дамжуулан бид анхан шатны тусламж үйлчилгээг бодиттой нэмэгдүүлж анхан шатны тусламж үйлчилгээг бодиттой болгох энэ том зорилтуудаа биелүүлж чадсан. Тэр дотроос онцлоод хамгийн чухал зүйлийг хэлмээр байгаа. 30-аас 60 насны залуучууд, эрэгтэйчүүд нас баралтанд 4 дахин ихсэж байгаа бол бид энэ дээр одоо онцгой анхаарал тавьж санхүүгийн аргаар стратегийн худалдаа авалт хийхээр нас баралтыг бууруулах том зорилго тавьж чадсан. Тэгэхээр би танаас асууж байгаа зүйл бол одоо бидэнд тулгамдаад байгаа энэ сорилтууд, энэ эдийн засгийн хүнд нөхцөл байдал эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлөх үү гэдэг дээр та нэг 2-3 жишээ хэлж өгөөч гэж хүсэж байна. Жимбүрэн гишүүний асуултанд ерөнхий сайд хариулна. За макро эдийн засгийн өсөлтийн бодит үр дүнг айл өрх болгоны үе таалгаар оруулах одоо зэгцрэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөг засгийн газраас боловсруулж батлаад хэрэгжүүлж байгаа. За энэ 300 хоногийн ажлын төлөвлөгөөнд яам, газар, агентлаг болгонд чиглэл үүрэг өгдөж энд яг айл өрхөд амьдралд наалтцтай, хүнд наалтц, хүний амьдралд наалтцтай бодиттой хэмэл хийх гэсэн шаардлага тавьсан. Хамгийн өмнөх засгийн газрын уралдаанаар ихэд бид 104 ажлын төлөвлөгөө нэг үржил яг айл өрх болгоны үе таалгаар орох тэр зөвшөөрлийг, хүн хөгжлийг, ард иргэдийн хүн сурталч хэрэглийг багасгах, өртөг зардал багтаа боловч амьдралд өгөөжтэй, наалтцтай бүх ажлыг ийм даалгаврагч ажиллаж байгаа. Энэ дотор татвар чиглэл, нийгмийн даатгалын шимтгэл, татврын багц суулийг улсын хурал дөрвөн барьж 2.7 их 80-аар бууруулахаар төлөвлөд байна. Ийм цогц 300 хоногийн ажлын төлөвлөгөө батлаад засгийн газар хэрэгжүүлж байгаа. За энэ 300 хоногийн ажлын төлөвлөгөөгөө бид 2-7 хоног тутамд нэг удаа засгийн газараар хэлцэж үүрэг чиглэлийн өгч баталгаажуулж ажиллаж байгаа. Энэ дээр нэмээд одоо олон улсын байгууллагын судалгаагаар тодорхойлсон 104 тодорхой ажил байна. Яг ард иргэдийн айл өрхөд орох амьдралд наалтцтай макро биш микро түвшинд наалдах юм бодиттой ажлуудыг төлөвлөд явж байгаа. За энэ ажлаа тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ сорилтууд бол хэдийгээр хүнд бэрхшээлтэй боловч бид зохицуулах арга замууд байгаа. Энийг тодорхойлцсон, төлөвлөгөөнд тусгагдсан, гадаад харилцааны чиг шугамар яриа хэлцэл явуулж одоо манайхыг доктортой хангаж байгаа бас Оросын холбооны улсын засгийн газар талархал илэрхийлэхийн зэрэгцээ
бид бас үнэ докторжуулах саналыг тавьдсан, бас наажтайгаар судалж үзэхэ хариу өрүүлсэн. За мөн төмөр зам, тээвэр, газын хоолой, зис, ган одоо гин төслүүд бас амжилттай хэрэгжиж эхэлсэн. Энэ бүхэн бол ард иргэдэд бодтой амьдралд үр дүнг өгнө. Ийм ажлууд үргэлжлэх ёстой, тууштай хэрэгжих ёстой. Энэ ч гэсэн тууштай хэрэгжиж чадна гэдэгт би итгэлтэй байгаа. Гагцгүй энэ үед ёс суртахууны өндөрлөгт байж бид энэ ард түмнийхээ өмнө тулгараад байгаа энэ асуудлуудыг шийдэхин төлөө том хэрэг шиг харж ажиллаж сурах ёстой гэж үлгэрчээ болох гэж би ийм алхам хийж байгаа. Хувийн явцсан үргэлж шиг тулах тойрсон хэрүүл биш. Ард иргэдэд юу хэрэгтэй вэ гэдгийг бид анхаарах ёстой. Ийм төрийн түвшээд төр засаг бол ард иргэдэд шаардлагатай байгаа тэр тайван сайхан амьдралын төлөө ажиллах ёстой болохоос биш. Аль улс төрч хэн ямар хожид хүрэх хамаагүй. Ийм учраас би албан тушаалтаа зууралдахгүй, хувийн эрх хишгээ хоошоо тавиад том эрх хишгээ бодоод улс орныхоо эрх хишгийг 90 тэрбум тавиад ажиллаачаа гэсэн үлгэр дуурайлыг үзүүлж улсын их хурлын гишүүдэд урайлга гаргаж ийн гэж та бүхэн ойлгох юм. Энэ бол би зөвхөн албан тушаалаа өгж байгаа хэрэг биш. Өнөөдрийн нийгмийн энэ ёс зүйгүй хандлага, хэрэгсээ хэтэрж байгаа худал мэдээлэл энэ юмд нийгмээрээ биднийг хариуцлагатай байж хаана хариуцлагатай байж сурья. Ингэж улс орны эрх хишгээ бодоод хоошоо алхаж, том эрх хишгээ бодож нэгдэж чадвал бид бүх асуудлыг шийдэж чадна. Ерөнхий сайдад нэмэлт 1 минут. Энэ бол бидний энэ сорилтыг даван туулах арга зам. Улс орныхоо ард иргэдийнхаа эрх ашигын төлөө нэгдэж чаддаг, том эрх ашигын төлөө нэг байж чаддаг, хувийн жижиг шунал хүслээ хайж чаддаг айдас шунлаа даваад том эрх хишгээ бодож чадахыг л би үлгэрлэе гэж бодож ийм шийдвэр бодож байгаа. Надад хүсэл айдас шунал алга. Ийм учраас би албан тушаалтаа зууралдахгүй, улс орныхоо эрх хишгийг бодно, хулгайтай эвлэрэхгүй, худалдаа эвлэрэхгүй, ийм л зарчмаа баримталж ажиллаачаа гэж та бүхэнд уриалж би ийм шийдвэрийг гаргаад өчигдөр 10 цагтын шийдвэрээ би пост гаргаж та бүхэнд бас нийт иргэдэд мэдээлсэ. За тэгэхээр би бас одоо арчсан намынхаа одоо энэ парламентын гишүүдэд зориуд хэлмээр санагдаж байна. 4 сарын өмнө одоо намын дарга, их хурлын дарга байж болно гэж хэлжгээд одоо дахиад 4 сарын дараа болохгүй гэж хэлж байгаа нь өөрөө хэр ёс зүйтэй байгаа вэ гэдгийг бас асуумаар санагдаж байгаа. За ингээд Зандан Шатар ерөнхий сайданд надад итгэл үзүүлж нэг кабинет оруулсанд гүн талархал энэ нэр төрийн хэрэг байлаа. Ингээд эрүүл мэндийн сайдын хувьд биш, эмч хүний хувьд бас одоо салбарын нэрийн өмнөөс эрүүл мэндийн салбарт ээлтэй ерөнхий сайд байсан танд бүр талархснаа илэрхийлье.